өнөөдрөөс эхлээд 9 дүүргийн засаг дарга нар агсан хуваарийнхаа дагуу 169 орооныхоо засаг дарга хэсгийн ахлагчид нийгмийн ажилчдтайгаар хамтраад айдын орооны дүүргийн нөхцөл дэвсгэрийг албан байгуулалт иргэд аж ахуйн нэгжийн сан төгсөлтийг шийдвэрлэх. За цаашдаа шийдвэрлэх асуудалтай холбоотой зарим нэг бодиттой үнэлтийг хийж хэрэгжүүлэх ажлын бас тооцоо судалгааны зөв гаргах. Нийслэлийн бодлого нэг явах. Нэг шийдвэртэй нэг зөвхөн явах. Одоо дүүргүүдийн газар дээр бид нар нийслэлийн газрын албан дээр бүх одоо мэдээллийг цуглуулад өнгөрсөн хугацаанд хууль бусаар олгогдсон хэдэн зугаар газар авсан дуудлага удааны төлбөрөөр төлөөгүй бүх газруудыг ихийг цуцлах гэж байна. Газрын үнц нь ямар байдгийг бид бас жишгийг тогтоо өгч. Нийслэлийн тусгай хэрэгцээнд авна. Уцаагаар нийслэл дэд үцээ татна. Төлөвлөлтөө хийн. Хэсэгчилж дуудлага удалтайгаар хуулийн хүрээнд газрыг ашиглах тэр хэмжээгээр Улаанбаатар хотын газар зохион байгуулалт шинэ одоо шатнд гардаг. Тэр хүрээгээ хот өөрөө өнгөрсөн хугацаанд явж ирсэн замбраагүй газар төлөвлөлт, замбраагүй хот төлөвлөлтийн алдаа давтах жишгийг тогтооно гэж ажиллаж байна. Хаан дүүрэг, Сүнхэлтэй дүүрэг, Баянгол дүүрэг, Сүхбаатар дүүрэг, Сонгон хайрхан дүүрэг. Дүүргийн хөтөлбөрүүдээр болсон чухал одоо үйл хэрэгслүүд хэлсэн юм цаг байна. Та бүхнээс одоо бүхэн ихээр шалтгаалж байна. Нийслэл одоо тээврийн зардал зохион байгуулалт үйлдвэрлэлийн одоо бас үйл ажиллагаатай уялдуулж төсвийг хүргэх дундын цэг, бууны цэг бүх асуудлуудыг бас тохиолсон гэж хэлж байна. Одоо харин дүүргийн удирдлагуудын маань бас санаачлал, хариуцлал оролцоож байна. Нөгөө талаараа бид бас өндөржүүлсэн бэлэн байдал тусгай одоо бас хорин шилжиж ажиллаж байгаа. Дэглэм тусгай дэглэм шилжиж ажиллаж байгаа учраас одоо та бид өдөр шөнөглөө оройгүйгээр байгаа бүхнүүд зулцоогоо ажиллаж тэгээд тусаж уучтай дуртай амьдруулах бүгдийн бэлтгэл ажлын явц гүйцэтгэл үр дүн тооцож ажиллах ийм одоо үйл хэрэгслийг хуулиар үлээж байна гэдэг дээр мэдчих учраас бүгдэнд нь амжилт хүсье.